Сонирмилах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 37 дугаар хэсэг 4 дугаар бүлэг алдар нэр горилох ёс 1 ад сөрсөн тушаалтан Амьд бурхан гэгдсэн Хирохитогийн хаанчлал Сёвогийн 12 дугаар он гарахад Японы улс төрийн зөрчил, эдийн засгийн хямрал, эзэнт гүрний сүрлийн босхонд сөхрүүлв. Японы эзэн хааны мэдэлд Азийн улсуудыг нэгтгэж, агуу Азийн цэцгэлтийн үеигчийг хөгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөний умрд өмнөд гэдэг хувилбар төлөвлөгөөг Японы цэргийнхэн зохиосон билээ. Тэр төлөвлөгөөгөөр Сибирийг таслан авах Оцу, Хятадыг хэсэгчлэн хуваах шаталсан төлөвлөгөөний дагуу эзлэх Хэй гэж тавлсан ажиллагааны үрээр Азийг бүхэлд нь эзэмшил болох ёстой байлаа. Жил гарангийн өмнө болсон бодлианаар хэд хэдэн генералыг цааш харуулсан төлөвлөгөө гаргаж эзэн хаан танилцуулаад хэрэг буруутсан Кавасимагийн нэрийн жагсаалтанд орсон генералын нэг Хайси 1937 оны 2 сарын сүүлчээр Хирохитогоос засгийн эрхийг хүлээн авлаа. Хайси бол улс төрийн мэдлэгээр дулхан гэж хочлогддог. Тэрээр ерөнхийсэд болохын тулд цэргийн фашист бүлэглэлийн уйманд оролцож дэврэгэгтэн авьяастай генерал гэгдэн. Тозия Кавантуны армийн штабын дарга Итагакигийн бичсэн Ноппон Ренсо Энно Мити буюу Японыг ялалтанд хүргэх зам гэдэг ном уншиж суутал утасны хонхожин гин байна. Тозия-сан Синзингээс ярьж байна. Итагаки-сан маргааш ирэх болсон гэж цэргийн төлөөлөгчийн газраас Тозияад мэдэгдэв. Тоёра санд энэ тухай дуулгах хэрэгтэй. Гэд утсан тавьсан Тозия Юкигийн өрөөрөө гэлдрэхтэн Итагакиг жанжин штабд ажилуулах гэсэн миний саналыг эзэн хаан болгооч. Итагаки тэнд очно гэдэг нэг алхам. Хэрвээ Монголын асуудлыг төвтэй танилцуулах сурвалж үндслэлийг сайн боловсруулж чадвал Итагаки цэргийн яамны сайд болно гэсэн үг. Тэгвэл миний сансан ёсоор болж шулуундан орхон тэр гэж бодлоо. Тозия Юкигийн өрөөнд орж ирээд бичгийн ширээний дэргэд очингуудаа Янжүрийн хан утааг Юкигээс зайлуулах гэсэн шиг агаар өдүлээгээд хэсэг дуугүй зогссноо. Охин минь юу уншиж байна да? Гэснээр уншиж байгаа ном руу нөнгөйснөө. Итагакигийн бичсэн Хятадд туслах хийгээд эзлэхэд учрах аюул гэдэг ном шивдэ. Чи үүнийг хаанаас авав? Гэж асуулаа. Уржигдэр хүн авчирч өгсөн юм аа. Ойрдон номын худалдаанд Итагаки саны бичсэн 2 ном гарсан гэсэн. Би олж авч чадаагүй юмсан. Өөрөөс нь говь өгөх болов? Гэж асуултыг асуултаар хариулв. Итагаки сан Хятадын улс төрийн хямрал, ялангуяа Гоминданы удирдагчийн хоорондын зөрчлийг нарийн судалсан хүн. Тэр чинь уг нь сүрхий авьяастай. Ялангуяа тагнуулын ажилд гоцэрдэ. Тиймээс Чанкашигийн дэргэд хавчуулсан түүний туслахууд маш нууц баримтуудыг олж чаддаг юм. Ер нь Маогийн дэргэд шавнараасан хавчуулчихсан байгаасаа сийхгүй толгой гэж хэлснээр тийм. Итагаки сан маргааш Синжингээс хэрнэ гэсэн. Миний тавьсан саналын дагуу түүнийг жанжин штабд ажилуулах нь зайлшгүй юм. Тэгэхээр маргааш манайхаар орж ирнэ гэсэн үг. Тэр үед чи тодорхой дэвшүүлвэл цаадах чинь 2 номон бэлгэлэх байх шүү. За тэр яахав? Итагакиг цэргийн яамны сайд болоод Тозия Кавантуны армийн штабын дарга болгочих болов. Монголын асуудлыг доор нь шийдэж болно. Ер нь маргааш өрөө түүнийг гэртээ өрөөл яасан юм гэж аятайхан далим олж хэллээ. Тозия төлөөлөгчийн газрын дэжүүртэй ярьсны дараа Итагакиг Токио руу явах гэж байгааг хүндэтгэн өдөлтийн уулзалт зохион байгуулъя гэж бодоод Юки дуулгах санаатай түүний өрөөнд орохдоо ийм сайхан эгзэг гарна гэж бодоогүй билээ. Тэгье би ч гэсэн тэгж бодож байна гэж Юки хэлэхэд Тозия олзуурхан дотроо маргааш шорын уулзалт дээр дорнод төмөрд замын талаар сөхөх хэрэгтэй. Юки хайлаар ганжуурын төмөрд замыг өөрийн хувийн хөрөнгө болгохыг мэрийж байгаа үед халуун аршаан
хан ширээ Эрэшигийн төмөр замыг төдийгүй хайлаар хан ширээгийн дардан замыг хувийн хөрөнгө болгож болно гэдэг сэтгэл одооноос төрүүлж байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхнийг Итагакигаар дэмжүүлсэн янзтай ярих нь ашигтай. Тэгэх юм бол Юки алтан гаргаж худалдаж авах юм уу? Эсвэл хувийн пүүсүүдтэй хоршиж нээлхийг хичээнэ. Гайгүй. Ганцхан төвчээр л хэрэгтэй. Армийнхны үзэж байгаагаар бол Монгол руу энэ 2 жилдээ хүчээр чиглүүлэхгүй. Бэлтгэл ажил гүйцээгүй байна. Чухам энэ хугацаанд дамжиж Юкиг ятгах хэрэгтэй. Харин хэлийн бодлооныг дөрвтойхон дэгдээж түүнийг байлдан болгон хувиргах маш чухал зүйл шүү гэж бодно. Хүний газар толгой хавчуулж амьд явахын эрхийг даган эцгийнхээ буйныг хүний хоол болгочихгүй хичээх болсон Юки инээсэн бүхнийг царайчлахад хүрдэг болсныг Тозия ажиглаад алтны учрыг тайлах цагч ойртож байна да гэж бодоод ичнэндэн баярлдаг болсон. Харин хүний газар ганцаардахын эрхээр сэтгэлийн шаналгаж яваа Юки Тозияг түшиж тулах хүн ингэж үзэх тул түүний сэтгэл далдлагдсан хар бараан санааг хэрхэн ухаарч ялган салгах вэлээ. Юки өрөөнөөсөн гараад сувдагийн өрөөнд орж гийчдийг дайлах цайлах тухайгаан хэлээд дорвтойхон хөдлөхийг зөвлөв. Чингээд Юки сурсан заншилаараа өсчин рүү явжээ. Харин Тозия Юкиг өсчин рүү явсан гэдгийг дуулаад үсээн бодуулаад 2-7 хоноогүй мөртлөө бас үсээн бодуулж янзлуулахар явсан хэрэггүй. Сони юм. Гангалж дэгжирхэх гэдэг бас нэг өөрмөц онцлог шүү. Гэж бодсноос цаашгүй. Кавантуны армийн дарга Итагакиг Жанжин штабт дээгүүр зиндаанд орхуулсныг гадарлсан ирээдүгэн тоймлон зөгнсөн хүмүүс мөгдөнд цугларлаа. Харбин хотын дөрвөсчдийн төвчөөноос хуранда Иван Степанович Хасу Тойши Япон зөвлөх генерал Хато иржээ. Итагаки гаргаж өгөхөөр Кавантуны армийн штабт Монголын асуудлыг хариуцдаг хошууч Симото, газрын зургийн мэргэжилтэн Йоши, хайлараас нутагтан очих гэж ява Мазаки, Мансиун нийтийн сонины сурвалжлагч Тогова нар энэ үдшь Тозиягийн дэрж Итагакиг өдөх ёслолд оролцлоо. Тэгээд зогссонгүй өдөлтийг хөөр хөгжөнтэй болгохын тулд хотын даргын туслах гейша хүүхнүүдийг явуулсан байлаа. Олон зуун тавхтай хоол зууш ярайсан тансаг засалттай ширээний эхэнд Юмин Кимино өмссөн Юки, Европ маягаар хувцалсан Тозия, удам өгсөгаараа самурайн ёсыг сахисан Итагаки гурав заларч зочид гिचтийг тэргүүлэх ажээ. Албан тушаалын зэрэг дэвээр сууцгаасан зочдын ширээнэн Шотланд хар арх, Голланд жин, Хятад Маото, Япон саке гол мөрөн шиг элбэг болоо. Итагакигийн өдөлтөнд ирсэн хүмүүс бүгдээрээ цол хэрэгэм зөөсний адилаар Оросын дөрвөсчийн төвчөөний Иван Степанович шинээр дэвссэн хурандаанаар хэрэгмэн бүрэн эдэлсэн байв. Иван Степанович Хасу Тойши хоёр зэрэгцэн суусан агаад Симото, Йоши, Тогова гурав бөөрөөрөө наалдаж ургасан сармис шиг эхэрлэн суужээ. Монголын асуудал эрхэлдэг энэ гурван хүнийг эрхэлж байгаа ажил төрөл нь нэг сүвгчээр холбосон төдийгүй төвний үзүүрт өлгөж мэдэх эгзэгтэйг гурван хашир арман хуруу шиг эмээдэн. Гэхдээ энэ гурван хин авхаалжтай учраас хэн нь илүү зэлтэйг ялгахад бэрх болоо. Япон дарга нар Итагакигаас далдирсан янзтай сууцгааж эхний гурван хундгийг ёс төдий өргөөд дуугүй дөмбөд суугаа гадралсан Юки. Эрхэм хүндэт ноёдоо, эрхэм Итагаки-сан. Бид бүхэн санаа зорилго нэгтэй нэгдмэл нэгэн хүч билээ. Гэвч ажил төрлийн байдлаас шалтгаалаад ингэж тогтоо уулзж байсангүй. Тэгээд бидний хэрэг үйлс энэ хэдэн жил амарч наргих зав чөлөө өгөөгүй шүү дээ. Өнөөдөр эрхэм Итагаки-сан урдынхаа буян өрөөлөөр бид бүхнийг цуглуулж уулзууллаа. Иймээс хундагтай архихан тавьж бие биенээ хараад байх хэрэггүй. Манайд архивуулаа гэж хинч зэмлэхгүй. Тэр тусман Итагаки-сан бүрч зэмлэхгүй гэдэгт итгэж байна. Нөгөө талаар ганц хоёр хундганд цогтоод хил аман долоочих тийм хүмүүс бидний дунд талга. Бид чинь догширсан хашрууд шүү дээ. Тийм биз дээ, Итагаки-сан? Гэхэд Итагаки суудлаасан бослоо. Ноёдоо, Юки-саны сайхан сэтгэлийг гашилгах тийм эвгүй байдал гаргаж болохгүй.
Тиймээс хундгандан энэ ариун идэг үлдээж болохгүй. Гамбай гэд хүмүүс хундган авч өргөлөө. Итагакийг сууснаас хойш хөлсөр үйлчилж байгаа үйлчлэгчид Совдагийн завраар арх хундгалан ширээний цуушийг сольж сэлбэн. Итагаки-сан, хоёулаа миний өрөөнд оръё. Одоо гейша нар орж ирнэ. Тэгэхлээр хоёулаа энд гөлийжүүхэн хэрэггүй. Гэснэн төвний чихэнд Нанжингийн тусгай төлөөлөгч Янанд Маута уулзахаар очсон байна. Гэхэд Итагаки цочсон юм шиг сүрхий хараад санаа алдав. Чухам энэ үе Тозия суудлаасан өндихэд Итагаки түүний араас даглаа. Тэр хоёрыг өрөөнөөс гарсны дараа Юкис Совдаг дуудаад арх дарс чихэр жимс зууш цэргийг бэлтгэхийг даалгаад генерал Хатогийн дэргэд очиж суулаа. Юкисан аав чинь хайчих нь вэ? Гэхэд Юки аав Итагаки самтай ажил төрлөө ярихаар өрөөнд орсон. Та тэр хоёрлоо очих юм биш үү? Гэлээ. Би жаахан азнаж угаад очив. Харин чи өрөөгөө заагаад өгөөрэй. Гэхэд Юки нэмсэглээд тэгэлдэ Хатосан Оросын дөрвөсчийн төвчөнд байгаа цагаач нар дорн төмөр замын талаар ямар шухан бодолтой байна. Манжуурын төмөр замын нэгдсэн нийгэмлэг байгуулвал би хувь нийлүүлж хорших санаатай. Эн чин цаашдын миний хүсэл мөрөөдөлд нэлээд дөхөн болно. Тиймээс би Оросын цагаачдын мэрэгжилтэнгүүдийг сонирхоод байгаа юм. Хайлаар Ганжуурын хооронд зам тавихад дорн төмөр замын нийгэмлэгт хувь нийлүүлж хоршвол Орос инженер илүү найдвартай байх гэж бодож байна. Гэлээ. Хэрвээ энэ жил Алс дорндыг эзэмшлээ болгож Владивостокыг хялбархан салгах боломжийг сайн судалж чадвал хойдон жил зам харилцааны асуудал чухалчлагдана. Ялангуяа Умард Солонгосоор улаан Оростой хэлний илдэг Дүнийн, Тумын, Янзи хотуудын төмөр замын асуудлыг шийдвэрлэх болно. Энэ талаар бид дөрвтөөхөн ажил хийдэг байгаа. Ялангуяа зүүн Умард хятадын нутаг Солонгосын баруун хойгоор богшсон улааны зулбсгуудыг намогтгож чадвал манай ажиллагаа хялбархан үр дүнд хүрнэ гэж архинд амхалсан Харбины Япон зөвлөхийг хэлэхэд Юки Хатогийн үгэнд гомдсон юм шиг. Тэгвэл миний бодож байгаа зүйл тийм ч амархан бүтэхгүй юм байна да. Уг нь наран улсын зэрэг Монгол руу чиглэвэл миний бодол талаар өнгөрөхгүй юм гэлээ. Юки-сан битгий гомд. Цаг нь ирэхээр нүдэрэмхийн зур тэр нийгэмлэг чинь байгуулагдана. Японы томоохон үйлдвэрийн эзэдийн дам яриагаар бол зүүн Умард хятадын зам харилцааны асуудлыг эрхэлсэн улсын болон хувийн пүүсийн нэгдэл байгуулагдах юм гэсэн. Өөрөөр хэлбэл Өмнөд Манжуурын төмөр замын нэгдэл Мантэцүү шиг нэгдэл байгуулах юм. Харин саад болоод байгаа гол зүйлийн нэг бол зам барилга ашиглалтыг хамарсан нэгдэл байгуулах уу? Ганцхан ашиглалт эрхэлсэн нэгдэл байгуулах уу гэдэг асуудлыг тууштай шийдэж чадахгүй л байна. Юки-сан, би үүнийг чамд итгэсэндээ хэлж байгаа юм шүү. Би бол асарсан эцгийн чинь төдийгүй талигаа чинь сайн танилын нэг. Нөгөө талаар би баггүй өртөө юмсан. Харин чи эцгийнхээ буйныг бодоод наднаас нэхэлгүй өдий хөрсөн явдал чинь намайг дандаа баярлуулдаг юм. Тэгээд чи ийм ярианы загсаж үрийг ойлгох байхаа гэж бодоод сухуйлгсан түүнээс эн чинь нууц шүү гэж хэлэхэд Манжуурын төмөр замын хувийн болон улсын байгууллагыг нэгтгэж зохион байгуулалтыг өөрчлөх гэж байгаа армийнхны төлөвлөгөөний талаар хамаагүй ярьснаа цагаатгах далим хайж байгаа нэлэрлээ. Таны мотрын үсгтэй бичиг надад бий. Гэхдээ та чинь бусдыг амбадвал баг өртөө юм байна лээ. Нөгөө талаар та чинь намайг залилчих хүн биш гэж боддог шүү дээ. Гэж хэлээд Юки дотроо Хато генерал хаш чулууныг дэрэгдэн байлгадаг явдлыг хүмүүс нэгэлж ихтэйгэдэг. Зүүн Умард хятадын партизануудыг удирддаг ах Хасбаатрыг өргөдөх арга гэж хүмүүс ярилцдаг ортой байх. Тиймээс түүнийг барихт орвтой ажил хийснээр зохиолгосон хэрэг. Харин энэ генерал эгчийн талаар мэддэг болов гэж бодлоо. Чухам энэ үед Совда гаднаас орж ирээд нүдээр ирмэж юм бэлэн болсноо мэдэгдэв. Тиймээс Юки Хатосан та аав өрөөнд очих уу? Энд зүгээр суугаад яах вэ? Тэдэн дээр очивол дээр бах. Та энд ганцаараа уйдчихгүй зүлээ гэд босов. Хато тоглог тавцтай том өрөөнүүдийг дамжсаар нэгэн жижиг өрөөнд орж ирлээ. Ханын дагуух шилэн шүүгэний наагуур залсан ширээний дэргэд тухлан суусан Тозия Итагаки нар генералын бараанаар талархан угтлаа. Энэ зур Совда дөрвөн дугуйтай төрдөг тавиуран дүрсээр орж ирээд тансаг амтнаг ширээний өрөөд өрөөнөөс гарлаа. Совда гарсны дараа гурван хашир яриандан оров. Одоо хятадын асуудлыг найрамдлын замаар шийднэ гэдэг чинь худагт унсан мэлхийн бодлоос хэтрэхгүй тэнэг зүйл.
Тэгэхээр Кайшигийн улс төрийн бодлого бас газар авахгүй гэж Тазуя хэлээд суудлаасан босож ханын шүүгээр эргэв. Юки болор хундганд хийсэн Сакигаан Итагакид барихад тэрээр толгой бүхэл зүйл нь талархал дэвшүүлээд Тазуя-сан би тантай санал нэг байна. Харин Чанкайши Маогийнхантай тохиролцдог юм а гэж үзвэл Жан Суэляныг яана гэж бодж байна уу? Гэж лавлан асуулаа. Гэтэл Хато тэсэлгүй ярианд оролцож манай хүмүүст мэдэгдсэн баримтаар бол Мао зүүн умард хятад байгаа Жан Суэляны армийг улаан аримтай нэгтгэж нэгдсэн арим байгуулахын тулд түүнийг улаан намдан элсүүлэхэд ч бэлэн байгаа гэж хэллээ. Тийм ээ. Хато саны хэлсэн ортой шүү. Азийг цэцэгжүүлэх ёстой манай армийн ажиллагаанд хорсон Мао өөрөө Азийг гартан хийх ирээдүйн бодолдон хүрэхийг хичээхдээ эхлээд биднийг хятадаас хүн гаргахын тулд дайсагнсан хүчнүүдтэйгээ нэгдэж нэгдсэн арим байгуулах санаа сэдээд байна. Энэ талаар би та нарт ноцтой баримт хэлж болно шүү. Гэтосия номынхон шүүгэнэс нэг хавцтай хэргийг авчирч ширээн дээр тавилаа. Энэ бол түүний шавнараас ирүүлсэн тагнуулын холбогдол бүхий баримтууд билээ. Тэрээр шавнарынхаа мэдээлсэн баримтыг үзээд Чанкайши саяхан Сиан руу нисэхин өмнө мэдэгдэл хийсэн. Тэр хэлсэн үгэндээ тэгшэрх харилцан ажиллах санал гаргасан Японы саналаас илүү аюултай зүйл бол улаан коммунистуудын шаардлага гэж мэдэгдсэн байна. Чанкайши Сиан руу зүгэлсэн гол зорилго бол Жан Суэляныг улаан хятадуудын эсрэг хөдөлгөх бодолтой байсан. Тазуя-сан Чанкайшиг Нанжингаас Сиан руу гарсан чимээгээр тентхийн залуучууд хөдөлгөөний хүчтэй болгосон байна. Үүнийг мэдсэн Чанкайши залуучуудын жагсаалыг тарааж устгах тухай тусгай тушаал Жан Суэлянд өгсөн гэдэг биз дээ гэж Хатог асуутал. Тийм ээ. Сианины залуучууд манжуур тогтоосон дэглэмийг эсэргүүцэж жагсаал хийхдээ Жан Суэляныг Маогийнхантай нэгдэх шаардлагыг тавьсан юм. Жан Суэлян манай эсрэг хятадын нэгдсэн арим гихчийг байгуулах санаатай болохоор Чанкайшиг өгсөн тэр тусгай тушаалыг биелүүлээгүй. Чанкайши Сианины залуусын хөдөлгөөнийг улаан орсууд дэгдээсэн гэдэгт суурхал тараах хэрэггүй байсан юм. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд нийтэлсэн улаан орсын эсэргүүцлийн үнэн баримтыг дэлхийн улс үндэстэнүүд мэдэхгүй өнгөрөхөө байсан. Үүнээс болж манай талд муу хэгжиг бүрдээд байгаа. Үүнийг яах вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Гэж Итагаки хэлэхэд хүмүүс хэсэгхэн дуугүй болцгоов. Тэр суурхалыг дэгдээхэд манай ажилтангууд жаахан яарч Чанкайшиг яаруулсан тал бий. Гэхдээ түүнийг сайд нарын танхимд амархан тайлбарлаж болно. Харин нэг хэцүү юм байна. Сиандачсан Жоо Энлайгийн ятгалганд Чанкайши татагдвал нэгдсэн арим байгуулах асуудлыг зөвшөөрч мэдэх юм. Тазуя-сан тэгвэл үүнийг Чанкайшигийн өөрийн алдаа гэж үзэх хэрэгтэй. Чанкайши Сианд ачинхан оронд Жан Суэляны аяыг олоод Нанжинд дуудаж ирүүлсэн бол арай илүү агцтай байсан шүү. Гэд Итагаки Сакэ болгоод Тазуя өөдшөртөв. Чанкайшиг Сианд ирэхэд онгоцны буудлын дээр хүндтгэлийн харуул байтугай коменданы тугыгч босгоогүй байсан. Чанкайши үүнээс сэжиг авч болгоомжлохын оронд дэн дүү бардан тэнэг зан гаргасан. Тэгээ зогссонгүй. 12 дугаар сарын 8-нд Жан Суэлян Ян Хунчэн хоёртой уулзсны дараа 4 хоноод дахиад уулзж. Энэ уулзалтаар Чанкайши Жан Суэляны ширээн дээр байсан нэг бичгийг үзсэн байна. Тэр бичигт хятадх эргэний дайныг зогсоох, манай эзэн хааны Кодо замналыг Аз тогтоох явдлыг саатуулах, цаашдаа манай армийг хятадаас хүн гаргахын тулд хятадын нэгдсэн арим байгуулах тухай санал боловсруулсан улаан хятадуудын төлөвлөгөөний тухай дурдсан байж. Түүгээр ч барахгүй Жан Суэляны ширээн дээр Жоо Энлайтай хийх хэлцээний төсөл байсныг хараад Чанкайши ууран барьж чадлагүй сүржигнэж. Түүнийг урвсан гэдэг ял тохоох гэтэл Жан Суэлян түүнийг дорн баривчилсан байна. Гэтосия янжуран асаалаа. Итагаки Тазуягийн яриаг анхааралтай сонсож суугаа Хатог ширтэн хэсэг дуугүй байснаа ярианд оролцож. Энэ бол Жоо Энлайгийн наривлсан жүжиг гэж үзэх ёстой. Нэгдсэн арим байгуулах асуудлыг Чанкайшигээр зөвшөөрүүлэхийн тулд Жан Суэляныг ашиглаж түүнийг баривчлуулад өөрснөө Жан Суэлянтай тохирсон дүрээр Чанкайшиг суллуулж асуудлыг Чанкайшид тулгад зөвшөөрүүлэх гэсэн барьцаалсан арга.
Үүнийг мэдсэн жанжин штабынхан Жоо Энлай ном их коменданыханд ойлгуулж тэднийг хооронд хутгах эсвэл Чанкашигийн хударгаар орохын тулд Умэзүг манайхан Нанжин руу илгээж Ванзинтэй уулзуул арга хэмжээ авсан бололтой байна гэж хэллээ. Жоо Энлай өөрийнхөө нариулсан жүжигийн гол дүр тоглохтон өөрийн биеэр Чанкашитэй уулзаж түүнийг Жан Сүэльяны гараас суллуулна гэж амлаад хэд хэдэн сүрхий болзол тавьсан үнэлдэ. Үүний дотроос миний мэдж байгаа зүйл бол Чанкаши Маогийн боловсруулсан хятадын нэгдсэн арин байгуулах асуудлыг зөвшөөрсөн нөхцөлд Жан Сүэльяныг Жоо Энлай баривчилж Чанкаши тушаах ёстой байсан байна. Жоо Энлайн энэ ном ихэ гадралсан Жан Сүэльян Чанкашитай сэм уулзаж хэд хэдэн зүйл дээр тохиролцсон юм. Чингээ Чанкаши хятадын нэгдсэн арин байгуулах асуудлыг төр зөвшөөрсөн царай гаргаж Нанжин руу нисэхээр бэлтгэж байсан тэр үед Сианд үлдэж болохгүй гэдгийг Жан Сүэльян ойлгожээ. Тэгээ Чанкашитэй тохиролцсон болцлынхаа дагуу түүнтэй нийлж Нанжин руу явхаар нууцаар бэлтгэж. Үүнийг сэжиглсэн Жоо Энлай тэр хоёрын хувилдааныг мэдэнгүүт Маогоос удирдамж авахар шийдэж байсан тэр хооронд Чанкашигийн онгоц агаар төөрч өгсөн байж. Чингээ Чанкаши Жан Сүэльяныг дагуулж яваад Нанжинд бухан өмнөхөн түүнийг баривчлахаар шийдэгтэн сэтгэлийн гүнд. Энэ зөлгийг устгаж болохгүй. Тэгэхээр хятадын коммунистуудтай ямар гэрээ байгуулсныг хэлвэлэх хэрэгтэй. Хэрв ямар ч гэрээ байгуулаагүй буюу байгуулсан ч албан ёсоор батлаагүй байвал үүнийг хувилдаанд оролцсон хэрэгээр баривчил бол Японыхон хэл ам татлаад байхгүй гэж бодж явсан илэрхий. Тиймээс Нанжинд буухын өмнө Жан Сүэльяныг баривчилж хорьсон байна. Ингээд Жан Сүэльян хятадын хоёр хүчний удирдлаганд төдийгүй манайд хэрэггүй болоод байна. Чанкаши Нанжинд ирсэн даруй удаан нэгдсэн арин байгуулах талаар өөрийнхөнтэйгөө ярьж тохироод Жоо Энлайг баунд урьж уулзаад зарим зүйлийг өрчлөн тохирохоор шийдсэн байна. Үүний үндсэн дээр энэ оны ихээр хуралдсан хятадын коменданы намын 3 дугаар бүгд хурал дээр хятадын нэгдсэн фронт байгуулж оролцохоор шийдсэн болохоор Мао коменданы эсрэг хийж байгаа байлдааныг зогсоохоор шийдсэн. Иймээс одоо эзэн хааны армийн гол зорилго бол хятад руу чиглүүлсэн хэй төлөвлөгөөний дагуу Бээжин Янжины асуудлыг мухарлаж армийн ажиллагааг эхлүүлэх нь чухал. Ингэж чадвал Мао Чанкаши хоёрын хувилдаанд цаад хийж болно. Бид армийн ажиллагааг эхлүүлснээрээ юуны өмнө Бээжин, Нанжин, Шанхай хотуудыг эзлэнэ гэж хэлээ Тозия Итагакиг ятгалаа. Тозия ингэж ярихдаа нөгөө хавцсан дотроос авсан баримтан гаргаж дурдаад ширээрүүж шулуудана. Төвний сэтгэлд уур хилэн бадарч багтарсан үедээ барьж байгаа зүйлэн хаа харагдсан зүг рүүгэн чулууддаг зуршилтай. Тозиягийн шидсэн цаасыг бөөгнүүлж хавцсан тэгж бай юкэ бүсгүй хүний саваагүй зангаар тэр бүчгүүдийг хайлт уншин. Тозиягийн шавнырын тагнуулын мэдээнээс гадна басгүй Тайван Жибао Нанзян Жибао сонноор дамжуулж зарласан мэдээнүүд байхыг ажив. Тозия яриагаан дуусгаад суудлаасан босохдоо гартан барьж байгаа хайчилбраан ширээрүү чулуудсан боловч тэр нь хэвсэн дээр унлаа. Юки түүнийг авч үзвэл Нанзян Жибао сонны 1936 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрийн дугаараас авсан хайчилбар байлаа. Тэр хайчилбарт Жан Сүэльяныг баривчилсан тухай бичжээ. 37 дугаар хэсэг төгсөв.